Барилга хот байгуулалтын яам, барилгын хөгжлийн төв төрийн өмчт үйлдвэрийн газар, Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо төрийн бус байгууллага хамтран барилга байгууламжийн зураг төслийн чанар, хяналтын тогтолцоо сэдвээр зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд Монголын архитекторуудын хэвлэл, салбарын бусад төрийн бус байгууллага болон зураг төсөл гүйцэтгэгч компаниудын төлөөлөл оролцож санал бодлоо солилцлоо. Барилгын зураг төсөв зохиогчд маань чанартай зураг зурснараа барилгын чанар аюулгүй байдал, газар хөдлөл энэ эрсдлүүд дээр бол яг норм дүрмийн дагуу зургуудад зурсан байх шаардлагатай. Энийг сайжруулахын тулд хяналт хэрхэн яаж зурах, аж ахуйн нэгжүүдийн дотоод хяналт, хөндлөнгийн хяналтуудыг яаж хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг асуудлаар бол зөвлөлдөж байна. 21 оны 7 сарын 21-ний өдөр хамгийн анхны захин холтмоор нээж ажилласан. Хамгийн анхны юу бол барилгын тусгай зөвшөөрлийг бид нэр захимаар олгогдож ирсэн. За дараа нь хууль, эрх зүйн, норматив захимжаад явж байна. За норм дүрмийг бол жишээ нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 425 нормыг бүгднгийн инженер техникийн ажилчид маань онлайн орчинд л байх юм бол хаанаас ч үзэж харах боломжтой болсон. Дээрээс нь татаж авч өөрийнхөө ажлын байран дээр ажиллах боломж бүрдсэн байна. За магадлалын захимжуултыг бид бас хийгээ явж байна. Зураг төслийн үйл ажиллагааг аж ахуйн нэгж манай байгууллага хандгаас эхлээд эксперт хийн ах хамгийн сүүлд ерөнхий дүгнэлт гараад сангийн хамтлан ингээд холбогдох ажлууд хийгдэж явж байна. Захимжуулалт энэ мэдээллийн загварчлалтаа уйлдуулаад зураг төслийн чанарын хувь хэмжээг 100% гэж үзэх юм бол 100% өгөж очих гэсэн ийм төсөөлтөй. Хоёрдугаарт цаг хугацааг 20-30% хэмнэх. Гуравдугаарт нэг үүсгэцийн мэдээлэл санг олон талаасаа хэрэглэх, олон талаасаа тэрэндээ хяналт авах боломж нөхцөл бүрднэ гэж харж байгаа. За үүний дараа бид хүн яг энэ зураг төслөө боловсруулж байгаа инженер техникийн ажилчдынхаа чадвах, за тэд нар норм дүрмийг хэрхэн хэрэгжилж байна гэдэг талаар бас энэ дээр бид хүмүүс ярилцж байна л да. Тэгэхээр норм дүрмүүд нь яг тодорхой хэмжээгээр шинжлэгдээд гарч байгаа боловч яг хэрэгэлдэг энэ зураг төсөлчд маань тэр хэр сайн мэдж байна. Энийг таниулах энэ сургалт, энийг таниулахад тэр мэрэгжлийн зэрэг дэвтийн хэрхэн холбох гэдэг талаар бас ярилцъя гэж бодож байна. Түүнчлэн Монгол Улсын засгийн газрын бодлогын хүрээнд барилгын салбарын нэгдсэн бүртгэлийн систем буюу барилгын салбарыг захимжуулах ажлыг эхлүүлээд байна. Өнөөдрийн байдлаар барилгын тусгай зөвшөөрлийг захимжуулах ажил 85% байгааг онцолсон юм.